байна уу? За өнөөдөр ямар хоол хийх вэ гэхээр та нар ингээ гайхчихж магадгүй. Миний ингээ өмнөх бичлэгүүдийг үзсэн бол нөгөө нэг хуцаад идэг нохоо хайдсан юм болоо гэд. Манай найз манай нохоог салхилуулахаар гарсан. Тэгэхээр сайхан 50 өнөөдөр хоолоо юм гэсэн үг. Тэгээд өнөөдрийн хийх хоол бол curry. Япон стилийн curry. Энэтхэг стил биш curry. Тэгээд за хоол руу орцгоё. За ингээд орцоод таны гуй юу гэх юм чи будаа хойшиг санган сармас төмс ловон тэг хамгийн гол орчин curry маань өөрөө илэн curry. За одоо ингээд эхлээд төмсөө арилгаад ямар ойлгомжтой зааварчилгаа өгч байгаа ч гэсэн яг зүгээр сайхан хийчихье. Арилгаад тэгээд дараа нь бүгдээр ингээд жижиг ирчээд ер нь жижигхэн ирчих тусмаа ингээд хурдан болдог болохоор надад тэр намарсан агсан. Дахианы гуйхаа ингээд яснаас нь салгаад дараа нь ясын зүгээр шүл мөл нэгч болно гэж би бодсон. За ингээд эхлээд сонгонгоо хамгийн түрүүнд чараад тэгээд араас нь сарим жоохон ингээд шаралж эхлэхээр нь саримсаа хийгээд тэгээд дараа нь маха хийгээд араас нь ногоонуудаа хийгээд тэгээд усаа хийгээд дээрэс нь curry-га хийн. Тэгээд ер нь бол төмс зөөлөртөл чанана. Тэгээд яа төмс зөөлөрсөн байхад болно. Бусдын ч яах вэ? 막 썼는데 이게 혼밥이잖아. 먹고 싶어? 네, 핫. 무슨 맛이야? 비를 맞는 걸로 뭐라고 하지 않나? 관심 없으면 그런 거 별로 안 궁금해하지 않아요. 저는 큰 포인트였다고 생각해요. 빠져있는 느낌이. 정수 씨 여유가 좀 여유 있어. Тэгээ бид хоёр хоолоо идэж байхдаа Singles Inferno-гийн шинэ season-ыг үзсэн. Тэгээд хараад хахад октод нь бүр л би тэгээ төстэй болсон бэлээ. Нэр мэрийн ялахын аргагүй. Тэгснээ солонгос октод ер нь бол амар эрхэлж ярьдгийг бас олж мэдсэн. Тэгэхээр тэрнтэй залуучууд дуртай байт юм байлаа. Тэгээ ер нь бас залуучуудын өөр нэг дуртай зүйл юу гэж магадгүй гэсэн дүнлэн төрсөн бэ гэхээр их инээдэг октодод ер нь дуртай байт юм байлаа. Ингээд нэг инээдтэй ярихгүйсэн ч гэсэн чи ямар инээдтэй залуу вэ? 끝으로 재미없죠? 너무 편안하고 허둥지둥 하는 모습도 없고 분명히 저분도 어색할 거란 말이죠. 시안 씨는 완전 정수 씨한테 빠진 것 같거든요. 안 За. 그러고 싶은데 Манай 이게 능숙함에 YouTube-ийн 뭔가 контентыг үзсэн бол баярлаа. Дараагийн хоол дээр уулзах юм. 능숙함에 Битээ. 불안하실 것 같다라는 느낌.